юм уу гэсэн төгсөг байна. Би 10 жил чам заслаглаа. Чиний хоолыг ич хувцсаж уугаад баасан чинь зөөлөө. Тэгтэл чи надад юу заагаагүй. Тийм болохоор албаар би чиний морь цагт юу хийх гэж арах гэж ирсэн заяа. Оо тэгсэн чараа. Дотоод сэтгэлийн гүн нууц нэвтрэхийн тулд 20 жил хангалтгүй санагдах үе би шавмэн. Бити олон юм онгод. Яа. Чи иймэр наваа хуурж байгаа хөөхгүй. Өстөрцөн. Би одоо эндээс явнаа. Чи миний 10 жилийн цалин. Бас манай гэрээс ич нөгөө боорцог өвлийн идэж мөнгө төгөр бүгдийг төлдөг. За чи хэрвээ юм новшийн зан гаргаж ивэл би чамд хосхуу нэгэн зэвсгийн эрдмийг зааж өгье. Чи одоо юм заах уу ингэ байж байгаа юм ээ? Маа энэ хутгийг ав. Хизээ нэгэн цагт чам руу дээрэмчин довтлох болно. Чи тэр үед бие хамгаалдаг байх ёстой. Маа хутга мисэрэ багш руугаа довтол. Чи ямар шоронгийн хулгайч штэ. Хүний араас хутга шаагаадах тийм болоог багт. За тэгвэл одоо урдаач. Байж. Би чамайг ийм болохоор зэвсгийн эрдэнэ юусоо заадаггүй байхгүй юу? Чи бол зүгээр л хоёр хөлтэй мал. За нааша довтол. Дээрээс. Яа, би дээрээс. Яг дээрээс довтлоо доороос. Чи хоёр удаа болоог багт шаадлаа. Чи зэвсгийн эрдэм төгс баатар мэдээ гараа шулуун ойрлж чарлаад нэг удаан дайраад. Бачста. Оо багш, энэ чи өөрөө эвэр юм би. Хоёроо заадаг багш. Би хөдлөхгүй нөхшөөраа. Хэрвээ тийм бол би наадахыг чинь төм бомон удаа хэдэн зуун мянган удаа давтсан ч юу болоогүй юм. Харин энэ өдөр чиний азгүй өдөр ажээ. Багш одоо энийг тайлч. Миний цаг дуусчээ. Наадахыг чинь гарах хүн хавьд байхгүй. Би ч мэдэхгүй. Хотлоо багш тоглоод. За багш энийг гаргацгаа. Миний цаг дуусчээ. Айсташ. Багш энийг тайлч. Би яг багш ой.